Сайн байцгаана өрхөм үзэгчдээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид Америкийн нэгдсэн улсын мянган сорилтын корпорац Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр буюу усны компактын хүрээнд бий болгож буй ус хангамжийн баруун их ус суурийг шинээр бий болгох төслийн талаар танилцуулах гэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид сонгон хайрхан уулын ингэрт бүтээн байгуулж буй ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй танилцсан. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин ус хангамжийн баруун их ус суурийг шинээр бий болгох төслийн захирал Батсүх байх болно. Ингээд үйлдвэртээ явцгаая. Ус хангамжийн баруун их ус суурийн хамгийн бас гол объектын нэг нь бол энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгаа. Энэ үйлдвэр маань яг одоо манай нийслэлчүүдийн шүтэн болсон энэ сонгон хайрхан уулынхаа яг хормойд ингээд Монголын ийм анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтанд орж байгаа. За манай үйлдвэр бол уламжлалт цэвэрлэгээний байгууламж, уруу осмосын байгууламж, за носоос станцын байгууламж, дээр нь тунц боловсруулах байгууламж, мөн цахилгааны хойрлох байгууламж гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ийм байгууламж байгаа. Одоо бид нар бол зөвхөн яг газар дээрх байгууламжуудыг л харж байна. Яг газар дор бол ингээд бүтэн инженерийн шугамшилж байгаа бүх байгууламжууд бол газар дор байж байгаа. Ялангуяа одоо энд Монголд хамгийн том багтаамжтай цэвэр усны усан сан бас одоо бидний хөл дор ингээд газар дор байрлаж байгаа. 18,000 м3-ийн багтаамжтай ийм том усан сан энд байрлаж байгаа. Улаанбаатар хотын хүн амыг цэвэр усаар хангах их үүсвэр гэхлээр энэ байгууламжуудын онцлог юу вэ? Бусад байгууламжуудаас өөр ялгаа байгаа юу? Ер нь бол энэ манай Улаанбаатар хотод өнөөдөр нэг 7 ундны усны их үүсвэр байна. Бид нар бол зөвхөн усыг олборлоод шууд ямар нэгэн ийм ус цэвэршүүлэх байгууламжаар оруулахгүй шууд одоо хэрэгэлдэг энэ 7 их үүсвэрийн усыг. За манай энэ 8 дахь их үүсвэр буюу баруун их үүсвэр маань яг туулгалын доод хэсгээс авч байгаа зайлшгүй энийг гүн цэвэршүүлж ундны усны стандартад нийцүүлж цэвэршүүлэх шаардлагатай учраас ийм үйлдвэр баригдаж байгаа. Яг энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй гэдэг утгаараа энэ их үүсвэр маань их онцлог байгаа. Дээр нь одоо 7 их үүсвэртэйг харьцуулахад энэ их үүсвэр маань жилдээ 50 сая м3 усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээх хэмжээгээр бол хамгийн том хүчин чадалтай ийм ундны усны их үүсвэр. Усны компактын хүрээнд бүтээн байгуулж байгаа хоёр томоохон төс нэг нь болохоор зэрэг хайг тус дахин боловсруулах үйлдвэр. За мөн ус гүн цэвэршүүлэх гэдэг. Тэгэхээр усыг цэвэршүүлэх гэдэг байгаа тийм тий. Энэ хоёрын ялгаа ямар ялгаатай вэ? Өхөр усыг цэвэрлэх, цэвэр усыг ундны усыг цэвэршүүлэх. Ер нь дэлхийн улс орнуудад усан алхир ингэж цэвэршүүлж хэрэглэдэг. Ер нь бол яг энэ манай баригдсан энэ үйлдвэрийг бол дэлхийн маш олон оронд гадаргын ус цэвэршүүлэхэд ашиглаж байгаа. Гадаргын ус гэдэг маань өөрөө яг голын усыг хүлээж аваад яг энэ технологиор цэвэршүүлээд ундны ус болгож байгаа. Гэхдээ энэ уруу осмостой ийм технологи бол бас л цөөхөн улсуудад бас хэрэгжилж байгаа. Ялангуяа далайн усыг ундны ус болгоход яг энэ уруу осмосын технологиг хэрэгжилж идэг. За мэдээж Америк одоо олон оронд байна л да. Тэгтэл бас тийм түгээмэл биш. Уруу осмосын технологиг одоо манай дулааны станцуудад ашиглаж байна. Бага хэмжээний ийм төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Яг ийм том хэмжээний одоо хотын ус хангамжийн одоо системд ашиглаж байгаа энэ тохиолдол бол Монголд анх удаа. Тэгэхээр одоо бид нар бас дотор нь ороод харахад ямар хэмжээний байгууламж байна, ямар хэмжээний том төхөөрөмжүүд байна гэдэг нь илүү харагдах баг. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хяналт удирдлагын өрөөнд SCADA системтэй өрөөнд нь орж ирээд. Тэгэхээр яг эндээс бол одоо ингээд энэ хоёр үйлдвэр, хоёр байгууламжийнхаа бүх үйл ажиллагааг хянах уу? Одоо сүүлийн үеийн үйлдвэрүүд чинь бүрэн автоматчсан ийм байдаг болсон. Тэгэхээр яг энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь бас л одоо энэ технологийн дагуу бүрэн автоматчсан бүх үйл ажиллагаа маань одоо хяналт удирдлагын SCADA системээр явна. Тэгэхээр өнөөдөр одоо бол бид нар яг энэ SCADA-гийн хяналтын өрөөнд орж ирээд байж байна. Энэ өрөөнөөс манай операторууд ерөөсө бүх хоёр шовын фабрик, биокомбинатын худгуудаа бүрэн удирдна. За энэ ус цэвэршүүлэх бүх байгууламжуудын үйл ажиллагааг шууд эндээс
удирдна. За автоматар явна, бүгдэн дээр нь хяналт тавина. За яг усныхаа хэмжээнээс хамаарат хичнээн гүний удгийг ажилуулах уу, за хичнээн хэмжээний усыг яг сүлжээнд нийлүүлэх үү, ямар чанартай усыг нийлүүлж яах гэдгийг бүгдийг энэ хяналтын өрөөнөөс харах боломжтой. Хяналтын өрөөнөөс усны чанарыг одоо бас харна гэхлээр тэнд бас усны чанарыг хэмжиж байгаа бас нэг юу вэ? Тий, одоо манай ус цэвэршүүлэх шат амжилга болгоны дараа яг усны чанарыг тодорхойлох тодорхой юм анализатор буюу одоо усны чанар мэдрэгч ийм төхөөрөмжүүдийг суулгасан байдаг. Тэндээс бүх мэдээлэл аваад за эхний шатны дараа усны чанар ийм үзүүлэлт нь ийм хэмжээтэй байна гэдээ бүх үзүүлэлтүүд хараа авчих бас болцоотой. Дээр нь манай энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань дотроо бас хяналтын лабораторитой. Энэ лаборатори дээр бас тодорхой хугацаанд дээж аваад усныхаа чанарыг хянаа авчих бас юм болцоотой байна. Тэгэхээр энэ дээр гарч байгаа одоо энд байгаа бүх мэдээллүүд маань эргээд сургуулийн удирдах газрын хяналтын системийн одоо мэдээлэлтэй нэгдэх үү? Тийм, нэгдэн. Ер нь бол сургуулийн удирдах газар дээр бол яг хяналт удирдлагын бүр том төв байгаа. Тэр төв рүү манай энэ SCADA системийн бүх үзүүлэлтүүд тийшээ холбогдсон байгаа шилэн кабелаар. Тэгэхээр яг энэ дээр гарч байгаа бүх үзүүлэлтийг удирдах газрын хяналтын төвөөс бол бас хянах болцоотой байна. Тэгэхээр усны чанарт ямар нэгэн өөрчлөлт гарлаа гэхэд энд шууд хянагдаад гараад ирэх нь шүү дээ, тий. Үйлдвэр маань энд байж энд эднэр нь. За одоо энэ болохоор яг шүүлтүүрүүд одоо фильтрийн юмуд. Бэкваш хийн нөгөө фильтрээ хэрхэн угаах тэр бүх инженерийн шугамшуулж яг схемчлээд энэ дээр байж байгаа. Энэ ингээд тэгэхээр байл энэ дэлхийн одоо бүр тий энэ бол одоо нөгөө алдартай юу чинь 18,000 м3-ийн том усан сан. За тэрний хажууд талд энэ носоосны станцууд нь бид нар бүгдээ газар дор. Тэгээ энэ дээрээс шууд бид нэр схемчлээд за юу одоо бүгдийг хянаад юу гэхээр хоёр юун дээр тий окей тийш биокомбинат шон биогийн ходгуудын юу гарч ирэх юм байна. За аль нэг ходог болгон дээр гарч байгаа усны хэмжээ гэдэг энэ дээр харагдаж байна гэсэн үг үү? Энэ дээр бол ходог дээр за аль ходгууд ажиллаж байна, хэдийн хэмжээний ус шахаж байна. За тэр бүх үзүүлэлтүүдийг энэ дээр харж байна. Тэгэхээр эндээс бас зарим худгаа за энэ худгийг ажилуул энэ худгаас энэ худгийг түр ингээд амрааж зогсоо гэсэн эндээс удирдаг. Эндээс шууд удирдна. Худаг дээр яах шаардлага? Худаг дээр заавал очиод энд худгийг ажилуулаа зогсоогоод явах шаардлага байхгүй. Ингээд биогийнх болохоор 14 гүний худаг. Шувууных болохоор 16 гүний худаг байгаа. Тэгээ эндээс ерөөсө бүх юугаа хянаа явчихна. Ямар хэмжээний ус шахаж нэг худгаас тэгээ усны температур байж байна. За носоосны хөдөлгөөр хичнээн амтартай ажиллаж байна гэсэн бүх мэдээллүүд эндээс аваа явчих болцоод. Одоо ингээд энэ бүхэл бүтэн энэ систем маань өөрөө нэлээд автоматжсан явж байгаа. Тэгэхээр энэ том байгууламж, энэ том одоо тий худагтайгаа нийлээд үйлдвэртэйгээ нийлээд ажиллаж байгаа энэ дэр хичнээн хүн ажиллах байна. Ер нь бол яг бид нар зурагчлалынхаа дагуу бол нэг 30 орчим хүн ажиллахаар төлөвлөгдсөн байгаа. Энэ дээр манай яг гараар хийгээд байх ажлууд байхгүй. Дандаа инженерийн мэдлэгтэй инженерүүд шууд энэ дээр операторын өрөөндөө суугаад бүх үйл ажиллагаагаа зохицуулаад тохируулаад явах болцоод. Бүрэн автоматжсан үйлдвэрүүд. Ер нь л бүрэн автоматжсан л гэдэг утгаар тий одоо манай SCADA систем гэдэг маань ерөөсө бүх юм автоматар явна л гэсэн. За одоо бид уламжлалт цэвэрлэгээний байгууламж дотор орж ирсэн байна. Энэ ингээ харахад бол нэлээд том байгууламж байгаа шүү дээ. Энэ хэдэн метр квадрат хичнээн дотроо хичнээн одоо хэсгүүдтэй ямар үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь манай ус гүн цэвэршүүлэх байгууламж маань яг хоёр үндсэн технологиор усыг цэвэршүүлж байгаа. Нэг нь бол энэ эхний дамжлага нь одоо уламжилт цэвэрлэгээний байгууламж. За нөгөөх нь болохоор одоо уруу осмос буюу дэвшилтэт технологитой хэсэг нь одоо нөгөө байгууламжтай байгаа. Тэгэхээр энэ уламжлалт цэвэрлэгээний байгууламж бол ерөөсөө л усыг цэвэршүүлэхэд ашиглаж байгаа одоо маш олон оронд энэ технологиг л ашиглаж байгаа. Тэр нь юу гэхээр эхлээд бид нэр усаа хүлээж аваад одоо та бүхэн харж байгаа энэ агаар жуулагчид хүчил төрөгчөөр баяжуулна. За
яг нөгөө хүлээж авч байгаа усыг хамгийн ихний дамжлага бол хүчил төрөгчөөр баяжуулаад за энэний дараа бол бид нэр коагуляц хийн. За коагуляц гэдэг маань бол химийн бодис коагулянтууд ашиглаад одоо төмрийн давс ямар нэгэн металлын давсыг ашиглаж бид нэр коагуляц хийж байгаа. Коагуляцын байгууламж дээр бид нэр маш олон хурдны холигчуудыг суурлуулж өгсөн байгаа. За энэ бүх юмнууд маань яг газардаа одоо энд бид нэр дээрээс нь харъя. Одоо харж байгаа энэ бол дандаа нөгөө холигчууд. Холигч гэдэг маань химийн бодисоо устдаагаа холих ийм хутгуурууд гэсэн үг. Ийм хутгууруудаар энд холилт явагдаад ингээд энэний дараа флокуляцийн байгууламж гэдэг одоо энд өөрөө дооцлол явчих уу тий одоо энэ дээр бүх химийн бодисууд нь ингээд автоматар дооцлогдоод явна. За дараагийн байгууламж нь флокуляцийн байгууламж гэдэг арай өөр химийн бодис. Энэ нь болохоор усанд флок буюу лавс үүсгэх ийм зорилттой бас химийн бодисуудыг хийн. За энд бол мэдээж хутгагчууд нь бол дандаа удаан хутгадаг. Коагуляц дээр болохоор маш хурдан хутгаад холждог байсан бол энэ дээр нөгөө ийм лавс үүсгэж байгаа учраас тэрийг задлахгүй тулд маш удаанаар ингэж энд доор одоо энд доор л байгаа гэсэн үг тийм. Химийн бодисоо хутгана. Ингээд химийн бодистой хутгасны дараа одоо дараагийн дамжлага болохоор тунгаах дамжлага гэдэг. Тэгэхээр бид нар чинь усан дотор химийн бодисоо хийгээл баахан хутгачлаа шүү дээ. Хүчтэй чутгаад айж ухамч хутгаад одоо тэр холсон холцтой усаа дараагийн дамжлага болох энэ тунгаагуурын хэсэг дээр оруулж ирж байгаа. За энэ дээр мэдээж нөгөө бүх химийн бодис тэгээ усан дагуулж байгаа умбуур бодисууд маань химийн бодистойгоо цог доошогоо тун ёроолдоод тунаад дээдлэлт нь болохоор яг нөгөө тунсан ус маань дээрээ гараад ирнэ. Одоо та бүхэн харж байна энэ нэг сувгууд байгааз энэ сувгуудаар яг цэвэр ус маань дараагийн дамжлага руугаа эндээс хальж орно. За энэний доор тунсан нөгөө химийн бодистой тунцсыг эндээс носоосоор тунц боловсруулах байгууламж руугаа зайлуул. Тэгэхээр тунц боловсруулах байгууламжид тунцаа усгүйжүүлнэ, нягтруулна. Ингээ усгүйжүүлээд дараа нь мэдээж тэр тунцыг бол бид нэр барилгын дүүргэгч материал болгож ашиглах, замын дүүргэгч материал болгох маш олон төрлөөр ашиглах бас болцоод. Тунцжуулах байгууламж гэхэлэр эндээс тустай байгууламж. Тустай. Одоо гадна бол ер нь бол 4 ийм секцээр энэ үйлдвэр маань ажиллана. Тэгэхээр 4 тунгаагуур зэрэг ажиллахад бол одоо 140 мянган метр куб хоногийн усыг энэ 4 тунгаагуур бүрэн авах болцоотой. Мэдээж яг одоо эхний үед бол 10-аас 50 мянган метр кубд явхад бол бид нэг юм уу 2 тунгаагуурын игнийг ашиглаад явчих ийм болцоотой. Үйлдвэрээр нь ашиглалтанд ороход бүрэн хүчин шатлаараа ажиллах эрэлт хэрэгцээ юм байна. Ер нь эрэлт байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрээс бол одоо зүгээр хамгийн түрүүнд бид нар Баянголын ам руу явсан 600-ийн шугамд цэвэршээс усныхаа шугамыг холбогдсон байгаа. Тэгэхээр энэ шугам маань өөрөө дээдлэлт нь нэг 30-аас 40 мянган метр кубыг авчих болцоотой. За дээр нь одоо шинэ 100 модын ус хангамжийг бас энэ баруун их усвэрээс тийж авахар ингээд зураг цэцлэн хийгдэж байгаа. Тэгэхээр за мөн эмээлтийн аж үйлдвэрийн парк бас эндээс усаа авахар гэх мэтлэн энэ олон газрууд шугам хоолоогоо тавиад ингээ усаа аваад ирвэл өдөрт үйлдвэрлэх усны хэмжээ яг энийгээ дагаад нэмэгдээд ойрын хугацаанд нэмэгдээ явчих юм болцоод. Улаанбаатар хот баруун тишээ тэлэх суурьшлийн бүс тэлэхэд бас энэ үйлдвэр бол чухал ус хангамжийг хангах нь шүү дээ. Ер нь бол энэ яг концепц нь анх Улаанбаатар хот баруун тишээгээ өргөжин тэлнэ. Дээр нь шин суурьшлийн маш олон шин суурьшлийн бүсүүд бий болно. Тэр болгоныг энэ үйлдвэрээс, энэ их усвэрээс усаар хангахаар ингээд төлөвлөсөн. Яг тэрэн дээр үндэслэж хийгдсэн ийм төлөвлөлт. За одоо эндээс ингээд тунгааглаа. Тунгаагдсан ус маань гарч ирээд энэ хамгийн сүүлийн дамжлага бас. Энд бол усыг шүүх юм. За энд хоёр төрлийн шүүх элементүүд байгаа. Нэг нь болохоор элсэн шүүлтүүр, хоёрдугаарт идэвхжүүлсэн нүүрс буюу антрацит байгаа. Тэгэхээр ийм хоёр үедтэй шүүлтүүр байгаа. Ус маань доороос шүүлтүүрээр энэ хоёр үеэрээ шүүгдээд дээшээ одоо энэ ногоон цоглуулах
сувгууд руу ус маань орно. За эндээсээ цаашаа эндээс бол ингээд бараг унтны усны стандартад нийцэх хамгийн цэвэр ус болоод эндээс гарна. Энийний дараагийн дамжлага бол одоо доор байж байгаа усыг халдваргүйжүүлэх дамжлага. Зүгээр энэ дээр нэг сонирхолтой юм нэг гэвэл илсийн бол бид нэр Египтээс оруулж ирсэн байгаа. Мэдээж одоо тусгай зориулалтын ус шүүх зориулалттай боловсруулсан ийм илс байгаа. Тэгэхээр мэдээж бид нэг 15-аас 20 жил ямарч байсан энэ илсээ ашиглаад дараа нь шаардлагатай бол тийм солих. Монголчуудад сонсоход ч монголчууд бас өөрөө элцтэй л болсон шүү дээ. Тийм. Гэхдээ мэдээж одоо шалтгаан нь яг өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр яг энэ элсэн шүүлтүүр дээр ашиглаж байгаа элсний гол үйлдвэрлэгч л Египтэд бас байна. Өөр мэдээж олон оронд бас ийм төрлийн элс байгаа. Мэдээж одоо нэг 10-20 жилийн дараа Монгол ч гэсэн бас яг ийм ус шүүх зориулалттай ийм элсийг боловсруулах. Одоо бидэрт элс нь байж байна. Зүгээр тэрийг тодорхой хэмжээний боловсруулалт хийгээд хийж шүүлтүүр болдог тий. Тэр нь бас ширхэгэл байна тийм ээ. За дээр нь энэ нөгөө антрацит буюу яг идэвхжүүлсэн нүүрсэн хэсэг нь болохоор Оросоос орж ирсэн байгаа. За тэгэхээр бид нар бол хойд хөршөөсөө дараа нь шаардлагатай тохиолдолд энийг бас сольж юу байхад боломжтой ийм нүүрсэн шүүлтүүр байгаа. За энэ ингээд манай уламжлалт цэвэрлэгээний хамгийн сүүлийн дамжлага. Энийний дараа шууд бид нар усыг халдваргүйжүүлээд хэтягаан дуйгаар халдваргүйжүүлнэ. За тэрний дараа мэдээж усныхаа чанарыг үзнэ. Хэрвээ ямар нэгэн тодорхой элементүүд нь стандартын шаардлага хангахгүй байвал дараа нь бид нар уруу осмос буюу одоо дараагийн дэвшилтэт технологи бүхий дамжлага руугаа усаа оруулж шүгнэ гэсэн. Манай бүх шугам хоолойн инженерийн байгууламжууд нь бүгдээрээ газар дор. Одоо яг бид нар яг газар дор орж ирж байж байна. Дээр түрүү усан сангууд байсан. Тэндээс хамгийн сүүлд шүүгдээд гарсан ус маань одоо яг энэ гурван усыг халдваргүйжүүлэх хэтягаан туяагаар. Одоо тэгэхээр энэ шугамаар явж байгаа уснууд ингээд туяан дундуур ороод гарна гэсэн. Тий, одоо ус маань ингэж орж ирж байгаа. Ингээд энэ бол ингээд нөгөө халдваргүйжүүлсэн ус маань энэ шугамаараа. Тэгэхээр энэ төхөөрөмж дотор маш олон хэтягаан туяаны лампнууд байгаа. За одоо уруу осмосын байгууламж дотор орж ирсэн байна. Монгол улсад анх удаага уруу осмосын технологиор Улаанбаатар хотын нийт иргэдэд нийлүүлэх усаа ингээд цэвэршүүлдэг энэ том байгууламж байна. Тийм. Тэгэхээр ер нь бол манай байгууламжийн хамгийн одоо дэвшил технологитой хэсэг нь бол яг энэ уруу осмосын цэвэрлэгээний байгууламж байгаа. За бид нэр уруу осмосын 6 хэсгээд буюу 6 ийм шатны уруу осмосын мембрануудыг суурилуулсан байгаа. Тэгэхээр уруу осмос гэдэг маань ерөнхийдөө л шүүлтүүр тасаг. Энэ бол зүгээр шүүр зүгээр хамгийн маш нарийн нөхсөөр одоо усыг шүүнэ гэсэн үг. Бид нар яг хүлээж авч байгаа усны чанараас хамаарат энэ уруу осмосын дамжлагаараа хэдийн хэмжээний усыг оруулах уу гэдэг бас технологийн тусдаа горимтой байгаа. Мэдээж хамгийн өндөртөө бид нар хүлээж авч байгаа усны 60%-ийг уруу осмосоор оруулах, 40%-ийг нь шууд уламжлалт цэвэрлэгээг оруулах. За энэний дараа бол нөгөө яг хэрэглэгчдэд түгэж байгаа усан дагуулгадах эрдэс бодисын хэмжээ яг стандартын хэмжээнд багтсан байх ёстой ийм технологийн зохицуулалттайгаар энэ үйлдвэр маань ажиллана. Одоо манай энэ үйлдвэрийн технологи бол шууд туулголоос усыг аваад цэвэршүүлээд ундны ус болгох болцоотол тэр л технологи. Гэхдээ өнөөдөр бид нэр шууд голын усыг биш гүний усыг авж байгаа. Тэгэхээр энэ гүний ус нь тодорхой хэмжээний бохирдолтой байгаа. Гэхдээ хамгийн том их үүсвэр нь энд байна. Ус нь байна. Гэхдээ шууд унданд хэрэглэх боломжгүй байгаа учраас бид нар энэ шинэ их үүсвэрийг энэ голынхоо доод хэсгээс авч ашиглаж байгаа. Ер нь бол дараагийн их үүсвэрүүд бол мэдээж гадаргын усыг ашиглах гэдээ бид нар бас ярьж байгаа. Тэгэхээр туулгол дээр маш том усан сангууд, далангууд барья. Тэгээд гадаргын усаа цуглуулж хагаад тэрийг бас л яг энэ технологийн дагуу ийм цэвэршүүлэх байгууламжаар орж цэвэршүүлээд тэгээд унданд хэрэглэх болцоо. Тэгэхээр яг энэ манай үйлдвэр маань өөрөө бүр анхдагч. Тэгээд дараагийн гадаргын усыг ашиглах, дараагийн одоо ус цэвэршүүлэх үйлдвэрүүдийн бүр яг загвар
ийм үйлдвэр болж байгаагаар бас айгүй онцлог баг. За бид хоёр одоо Монгол улсад хамгийн том усан сангийн дээр зогсож байна гэж хэлж болох уу? Тийм. Энэ бол Монгол улсад хамгийн том, хамгийн өндөр багтаамжтай ундны усны усан сан. Түрүүс зүгээр одоо усан сангууд бол маш том усан сангууд бий л дээ. Энэ бол яг ундны усны гэдэг утгаараа 18,000 м3-ийн том усан сан одоо яг энэ газар дээр байж байгаа. Одоо энэ харагдаж байгаа бол одоо агаар зултын хоолойнууд. Тэгээ эндээс яг энэ үйлдвэрээс сэвлэгдсэн ус маань энэ 18,000 м3-ийн усан сандаа ороод эндээсээ бид нэр нийслэл рүү одоо нийслэлийн төвлөрсөн шугам шилжээрөө усаа насосны станцын тусламжтайгаар шахах. За дээр нь одоо дараагийн шин сурчлалын бүсүүд, шин зуумод, одоо энэ нэмэлттэй энэ бүгдийг одоо яг энэ гаргалгаа шугамнаасаа энэ насосны станцын тусламжтайгаар усыг бас шахах ийм боломжтой болж байгаа. Одоо энэ усан санд усыг ямар хугацаагаар хадгалж болох вэ? Энд чинь байнгын эргэлтэнд байх хэрэгтэй юу? Байнгын эргэлтэнд мэдээж энэ чинь усныхаа эргэлт нийлүүлэлттэй холбоотойгоор мэдээж усыг бол энд 24 цагаас дээш удаан хугацаагаар бас хадгалаад байхгүй. Аль болох яг хэдийн хэмжээний ус нийслэл одоо сүлжээний шаардлагатай байна. Тэр хэмжээний усыг энэ байгууламжаар оруулаад гаргах юм зорилттой. Яг энэ бол бас дан хадан дотор хадан дунд ингээд хийгдсэн усан сан. Одоо бол ер нь бол байглаасаа энэ бол хамгийн сайн байршилтай ийм усан сан гэсэн үг. Ямар нэгэн одоо газар хөдлөлтийн юунд өртөхгүй те. Ерөөсөө яг цул хадан дунд ингэж баригдсан гэдгээр бас их онцлог баг. Тэгэхээр энэ цул хадан донд тэгээ ингээ газар дор байгууламж барихад барилга байгууламжийн хувьд те ямар онцлогтой байсан бэ? Ямар төвшөлтэй байсан? Ер нь бол анх энд яг барилгын ажлыг эхлэхэд одоо та бүхэн харж байна. Яг энэ уулын энэ хэсгээс бол ингээл дан хад байгаа. Мэдээж энэ нөгөө сурчлалын бүстэй ойрхон болохоор тэслэгээ хийх энд боломж байхгүй. Хоёрдугаарт энэ уул маань өөрөө тахлагтай ийм уул. Тэгээ энд чинь тэслэгээ хийх ямар ч боломж байхгүй. Тэгээ бид нэр 6 сарын турш маш өндөр хүчин чадалтай экскаваторуудыг авчирж одоо 12-3 экскаватор зэрэг энд 6 сарын турш жижигээр одоо үйлчингөө нүдээд тэгээ хавар 4 сар гэхэд бид нэр яг газар шууныхаа ажлыг амжилттай хийж дуусгаж ирсэн. Хад тэгээ дахиад өвөл. Тэ одоо өвөл байна. Тэгээ ад чулуу. Тэгээ ямар ч байсан тэслэгээ хийхгүйгээр энэ ажлыг тухайн үед хийжсэн. Тэгээд эхлээд яг хийж явах үед хэцүү байсан боловч дараа нь одоо яг энэ усан сангийн ажил хийхэд бол үнэхээр энэ хатан дотор ёстой ямар нэгэн нууралт байхгүй. Ерөөсө байглаас яг ингээд нөгөө усан сангийнхаа ханыг ингээд гаргаад ирчихэж байгаа болохоор энэ маш мундаг усан сан болсон. Үзэгчдээ та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр буюу усны компактын хүрээнд бүтээн байгуулж буй ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл явцтай танилцлаа. Бүтээн байгуулалтын ажил дуусаж туршилт тохируулгын ажил эхэлж байгаа юм байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн зочин Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн ус хангамжийн баруун их усрыг шинээр бий болгох төслийн захирал Бацсөх байлаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа баяр таа.